Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны нөөцийн сангийн дарга руу дайралт хийсэн байна. За түүний хийж байгаа удаа дараа дайралтын улмаас тус улсын эдийн засагт зохих нөлөөллийг өгсөн байна. За тухайлах юм бол $10 ханш буурсан, за мөн хөрөнгийн бирж дээрх голлох хувьцаануудын ханш буурсан байна. За яагаад ингэж ханш буурах болсон бэ гэхээр холбооны нөөцийн сан бол бие даасан байдлаар ажиллах ёстой. Төр засгаас бол хамааралгүй шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл бол Дональд Трампын хийж байгаа дайралтаас үзэхэд холбооны нөөцийн сангийн бие даасан байдал за нөгөөтэйгөр тус сангийн одоо гол хийх ёстой төв банкны үүрэг болох инфляцийг тогтворжуулах бодлогот нь бол хүмүүс эргэлзэх, за тэр дундаа хөрөнгө оруулагчдын итгэл одоо буурах юм хандлага илэрч байгаа учраас энэ нь бол зах зээл дээр тодорхой давлгааг бол харуулж байгаа юм байна. За Трампын хувьд бол 2017 онд холбооны нөөцийн сангийн өнөөгийн тэргуун болох Жером Паулыг бол нэр дэвшүүлж холбооны нөөцийн сангийн дарга болгож байсан. За 4 жилийн дараа Жо Байден бол дахин Жером Паулыг нэр дэвшүүл томилсон. За энэ удаагийн түүний бүрэн эрхийн хугацаа 2026 онд дуусах байгаа. За өнгөрсөн 7 хоногт Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүгээ бууруулахыг бол Паулд хандан уриалсан. За үүний дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч шүүмжлээ дахиж тавьсан. За тэгээд нийгмийн сүлжээгээр хандан ноён хитрхи оройтсон минь том азгүй амтан минь бодлогынхаа хүүг бууруул гэсэн ийм анхааруулгыг өгсөн байна. За цагаан ордны зөвлөх Дональд Трампын цэцэг захиргаа Паулыг огцруулах арга замыг эрэлхийлж байгаа гэсэн ийм мэдээлэл цацсны зараагаас одоо тухайн зах зээл бол нэлээд тогтворгүй байдалтай байна. За холбооны нөөцийн сангийн бодлогын хөвтэй холбоотой тодорхойгүй байдал үүсний улмаас Wall Street-д нөлөөсөн. За тухайлах юм бол S&P 500 3.1%, Dow Jones Industrial Average бол 13 цагийн байдлаар 2.9%-аар бол буурсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мөн Elon Musk зэрэг Big Tech компаниудын хувьцаа хамгийн огцон уналтанд орсон. Nasdaq-ийн хувьцааны ханшийг бол энэ уналт чирж 3.4%-аар бол унгаасан гэсэн ийм мэдээллийг өгч байна. Чикаго төвтэй Crescent Capital компани хөрөнгө оруулалтын ахлах мэрэгчлэн J Capital-ийн холбооны нөөцийн сангийн одоо энэ хараат бус байдал нь хөрөнгө оруулагчдад санаат одоо зовоосон ийм асуудлыг үүсгэж байна. Хэрв ерөнхийлөгч инфляцийг өсч байгаа энэ үед өөрийн хүнээ томилж хүүг бууруулах юм бол одоо тулгарч байгаа асуудал үргэлжлсэн хэвээр байх болно гэсэн ийм дүгнэлтийг хийсэн байна. За үүний зэрэгцээ Трамп олон улсын одоо бараа бүтээгдэхүүнд импортын татварыг өндөр татварыг ногдуулж байгаа. За үүнээс болоод бол зах зээл дээр тодорхойгүй байдал үргэлжилж байгаа. Шинэ худалдааны хилцээрүүд нь түүний хэлсэнчлэн байгуулагдахгүй байгаа. За үүнээс болоод гадны хөрөнгө оруулагчид Америкийн зах зээлээс улам бүр хоошоо суух, Америкийн $10 ханш унах ийм нөхцөл байдал үүсч байна гэдгийг зах зээл судлаачид мэдэгдэж байна.